2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Reddit платформ дээр маш олон тооны зургууд гинт орж ирснээр энэ түүх эхлэх болно. Гэвч энэ зүгээр нэг зургууд биш. Эмэгтэйчүүдийн нүцгэн зургууд байсан бөгөөд жирэнч нэгэн эмэгтэйчүүдийн биш тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай олонний танил бүсгүүчүүдийн нүцгэн зургууд. Эдгээр зургууд нь хизээч олон нийтэд зориулагдаагүй. Магадгүй эдгээр оддын зөвхөн ойр тойрныхонд л зориулсан зургууд байв. Зургуудыг нийтлсэн subreddit 24 цагийн дотор л гэхэд хэдэн зуун мянган дагагчтай болсон юм. Энд тавигдсан зургууд ямар ч хяналтгүй яг л ойн төмөр шиг тархаж эхэлсэн байна. Сая хүмүүс эдгээр зургийг үзэж байлаа. Тухайн үед хамгийн алдартай өндөр ашиг орлоготой байсан жүжигчин Jennifer Lawrence-ийн зургууд илүү их олонний анхаарлыг татаж хамгийн эрэлттэй зургуудын нэг байсан гэжээ. Зургууд олон нийтэд ил болсны дараа Jennifer Lawrence-ийн нэрийг Google дээр хайсан энэ графикаар л хэрэг шууган тарьсныг нь ойлгож болно. Нүцгэн зургууд нь алдагдсан зарим одод хуурамч зургууд байна гэж араараасаа мэдэгдэж байсан бол зарим нэг нь зургуудын тархалтыг зогсоохоор чадах бүхнээ хийж эхэлсэн юм. Үйл явдлаас 7 хоногийн дараа Reddit зургуудыг тараасан subreddit-ийг хаасан боловч энэ нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эдгээр зургуудтай вебсайтууд борооны дараах мөг шиг л араараасаа үүссэн байлаа. Энэ үйл явдлыг хэвлэлд Celebgate хэмээн нэрлэж хэдэн 7 хоногийн турш мэдээний нүүр бүрийг эзэлж байв. Хүн бүр энэ үйл явдлын цаана ямар хүмүүс байгааг мэдхийг хүсэж тэд яаж энэ зургуудыг олж авсанд гайхацгааж байсан юм. Ингээд гэмт этгээдүүдийг агнах ажиллагаа эхэллээ. Энэ бичлэгийг олон нийтэд мэдээллийн аюулгүй байдалтай анхаарал хандуулахыг уриалгах, сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгааг бичлэгийн эхэнд онцлмоор байна. Та бүхэн 4chan гэх сайтыг мэдэх бах. 4chan бол англи хэл дээрх асар том интернет форум юм. Энд байхгүй сэдв орон зай гэж байхгүй бөгөөд юм бүхний талаар мэдээлэл солилцож болно. Эндээс л анх алдарт хакеруудын анонимус бүлэглэл үүсэж, орчин үеийн интернетийн чиг хандлагууд тодорхойлогдож байсан газруудын нэг гэхэд нэх буруутгагүй. 4chan дээр маш олон янзын өргөн хүрээг хамарсан сэдвүүд бий. Аниме, видео тоглоомоос эхлүүлээд технологи, уран зохиол гэд бүх сэдв байх бөгөөд насан туршидтын сэдвигч орхигдуулаагүй байна. Энд хамгийн гол нь хэрэглэгчид өөрсдөө хэн гэдгийг мэддэхгүйгээр нийтлэл хийж болдгоороо мөн онцгой юм. 2014 оны 8 дугаар сард л гэхэд 4chan дээр сар бүр 22 сая хэрэглэгч нэвтэрч байв. Бичлэгийн эхэнд дурдсанчлан оддын нүцгэн зургууд Reddit дээр байршихаас хэдэн өдрийн өмнө буюу 8 дугаар сарын сүүлээр 4chan дээр анх орж ирсэн байдаг. Эндээс л мөрдлөг эхэлж хамгийн анх 4chan-аас өмнө өөр газар нийтлэгдсэн нь ил болж мөрдлөг хууль хүчнийхнийг интернетийн илүү гүнлэг хөтөлсөн байна. Улс мөр хөтөлсөөр мөрдөгчдийг хүргэсэн дараагийн газар бол AnonIB гэх форум юм. Энэ мөн л 4chan шиг интернет форум. Гэвч энд голцоо насан туршид зориулсан контент байдаг гэжээ. Нэмж хэлэхэд одоо энэ сайт нэг мүсэн хаагдсан. Тэгэхээр хайж цагаа алдах хэрэггүй. Энд голцоо хэрэглэгчид өөрсдийн салсан найз бүсгүүчүүдийнхээ нүцгэн зураг бичлэгүүдийг нийлдэг байсан гэв. Нэг ёсондоо ийм маягаар өш онцгой авч байгаа юм уу та? 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр AnonIB-ийн нэгэн хэрэглэгч хэсэг бүлэг Stol гэх нөхдүүд маш том ялалт байгуулсан талаар бичсэн байна. Гэвч энэ удаа яриад жирийн нэгэн эмэгтэйчүүдийн зургийн талаар биш, харин хамгийн алдартай од бүсгүйн хувийн зургуудын талаар байсан юм. Тэд үргэлжлүүлэн надад эдгээр зургууд байхгүй ч хүн бүр энэ талаар ярьж бичиж жинхэнэ зургууд гисгэж байна гэжээ. Хамгийн эхлээд хэрэглэгчид эдгээр зургуудыг жинхэнэ гэдэгт эргэлзэж байсан ч өөр зургууд цаашдаа нэмэгдэхин хэрээр итгэж эхэлцгээсэн байна. Зарим хэрэглэгчид өөр шин хинтж байхгүй зургуудыг худалдана, эсвэл өөр зургуудаар солино гэх зар тавьцгааж эхлэв. Энэ бүх оддын нүцгэн зургуудын талаар мэдээлэлүүд гараад ихэсэн ч өргөн хүрээнд олон нийтэд тархаагүй байх үед зарим хэрэглэгчид хөрөнгө оруулалт мэтээр эдгээр зургуудыг цуглуулж худалдан аваад ихэсэн нь ирээдүйд илүү их мөнгө олж болно гэж бодсных үзье. Тэд өөрсдийн ийм цуглуулганаасаа багасаагаар нийтэлж олон нийтэд бараагаа сурталчилж эхэлсэн байна. Ийм худалдаачдын нэг нь л гэхэд Jennifer Lawrence-ийн 60 гаруй зураг бичлэгийг зархаар санал болгож байлаа. Гэвч ихэнх ийм худалдаачдын мөнгө олох арга гинэт үгүй болсон юм. Форум дээрх энэ сэдвтэ нэгэн постны дор Original Guy гэх нэгэн хэрэглэгч гомдлож эхэлсэн байна. Хүмүүс үнэгүй юм авахыг л хүсдэг. Би өөрийн биткойн хаяг дээр 120 орчим доллар л олсон. Гэвч миний эдгээр материалуудыг олж авахын тулд хэр их цаг заваа зарцуулсныг тооцох юм бол би өөрийнхөө төсөөлж байснаас маш бага мөнгө олсон гэх зүйл бичсэн байв.
Ихэнх хэрэглэгчид эдгээр зургуудыг цуглуулж байсан шалтгаан нь өмнөд өртсөн шиг дараа нь илүү үн хүргэн зарах байсан бөгөөд алтны халуурал шиг л зүйл болж байсан гэдэг. Гэвч эдгээр хүмүүсээс хэн ч хожим олигтой мөнгө олж чадаагүй юм. Учир нь эдгээр цуглуулагчдын нэг нь бүх зургуудаа Fortran дээр үнэгүй байршуулснаар бусдынх нь бизнес төлөвлөгөө нь орсон байна. Анх зургуудыг Fortran дээр олон нийтэд ил болгосон хүнийг хизээж тогтоож чадаагүй ба магадгүй гомдлож байсан Original Guy гэх нэртэй хэрэглэгч байж болно. Эсвэл өөр хэн нэгэн ч байж болно. Зургууд Fortran дээр тархсны дараа Original Guy дараах зүйлсийг бичсэн юм. Тэр зургуудын хулгай болон олон нийтэд ил болгосон нь зөвхөн өөрийнх нь шийдвэр байгаагүй гэсэн бөгөөд хэсэг бүлэг нөхдийн олон сарын хөдөлмөр гих зүйл бичсэн байна. Гэвч хэн ч ийм зүйл бичиж болох тул үнэн худлыг нь хэн ч баттай мэдэхгүй. Харин түүний өмнөх нийтлүүдийг харах юм бол өмнөд өртсөнчлэн Stol гих бүлэг нөхдийн талаар олж харж болно. Тэгэхээр Stol гихч нь юу болох талаар өшөө гүнзгэр үлэн ярьцгаая. Stol нь анх Anon IP сайт дээрх subforum буюу дэд сэдвийн нэр юм. Энд цөөхөн хэдэн хүмүүс цугладаг ба бүр тодорхой хэлбэл эдгээр 5 эрэгтэй л идэвхтэй байдаг байна. Тэд бүгд Америк нэгдсэн улсын иргэд бөгөөд 20-30 насны залуус. Нэг нь Виржиниад амьдардаг багш бол нөгөөх нь Connecticut-ийн банкны ажилтан, Пенсильвани онлайн худалдаачин, Чикаго дахь байгууллагын хэрэглэгчид үйлчлэх төвийн ажилтан гэх мэт жирийн залуус мэт боловч тэднийг нэгэн өвөрмөц сонирхол нэгтгэдэг нь алтартнуудын хувийн нууц зургуудыг хулгайлж хоорондоо солилцдог гаж сонирхолтой нөхдүүд юм. Тэд эдгээр зургуудаа зардаггүй, олон нийтэд шил болгодгүй яг л марк цуглуулдаг хүүхдүүчийг бие биедээ гайхуулж хоорондоо солилцдог гаж сонирхолтой нөхдүүд байлаа. Столчууд энэ үйл хэрэгээр нэг биш олон жил хийж байгаа ба өөрсдөө бүрэн аюулгүйгээр мэдэрч байсан юм. Тэд өөр сайт форумуд дээр өөрсдийн зураг хулгайлах арга барил туршлагаасаа хуваалцахч дуртай байв. Бичлэгийн ихэнх дурцнаар оддын нөхцөн зургууд олон нийтэд хөрч жинхэнэ утгаараа шууган дэгдэх үед ихэнх зургууд iPhone маркийн утсаар хийгдсэн тогтоогджээ. Энэ мэдээний дараа ихэнх хүмүүс Apple-ийн онлайн файл хадгалах систем iCloud-ыг зургуудыг алдсан хэрэгт хардаж эхэллээ. Нэг биш олон хүний зургууд ил болсноо тэгж хардах шалтгаан болсон бизээ. Ил болсон зургууд дунд хувийн зургууд нь байсан жүжигчин Кристен Данст iCloud-ыг буруутгаж байсан юм. Зургууд тарсны дараа тэр өөрийн Twitter дээр баярлаа iCloud гэх зэрэгээ оруулсан байна. Apple тэр даруй мөрдлөгт орж 2 хоногийн дараа мэдээлэл гаргасан байдаг. Apple-ийн iCloud мэдээж ямар ч эргэлзээгүйгээр энэ үйл явдалтай холбоотой. Гэхдээ зургууд алдагдсан явдлуудын нэгийг нь ч Apple-ийн аюулгүй байдлын системийн буруутай холбож үзэх зүйл тогтоогдсонгүй. Оддын зургууд төлөвлөсөн хадгалгуудын үр дүнд алдагдах боломжтой болсон гэжээ. Одоо үед бид алдартнуудын талаарх янз бүрийн мэдээллийг маш хэлбэрхэн аргаар олж авч болж байна. Хэдхэн товч дараад л тэдний талаарх харьцангуй дэлгэрэнгүй хувийн мэдээллүүдийг олж авч болно. Төрсөн он сар хайртай тэжээвэр амьтдын нэр ус гэд ийм мэдээллүүд хакерын хувьд маш том түлхүүр болон хувирч болдог. Өмнө нь дурдсанчлан столчууд өөрсдийн арга туршлагаасаа өөр форум сайтууд дээр хуваалцдаг байсан хожим тогтоосон билээ. Эдгээр постууд дээр фишинг гэх түгээмэл аргын талаар олон дурддагддаг. Мэхлэх замаар нууц үг нэвтрэх нэрийг нь олж авдаг арга юм. Энэ аргын талаар Jennifer Lawrence-ийн жишээ дээр авч ярилццгаая. 2014 оны 8 дугаар сарын 9-ний өдөр буюу зургууд олон нийтэд тарахаас 3-7 хоногийн өмнө Jennifer Lawrence өөрийн Apple ID-гаараа iTunes рүүгээ нэвтэрч чадаагүй ба түүний имэйл хаягдч асуудал үүссэн байна. Үүний дараа тэр нэгэн имэйл хаягнаас түүнлөө явуулсан iMessage хүлээн авах нь тэр. Тухайн мессежинд таны Apple ID лав гарагт буюу 2014 оны 8 дугаар сарын 20-нд нэгэн үл мэдэгдэх төхөөрөмжөөс iCloud-д нэвтэрсэн байна. Нэвтэрсэн газар нь Оросын холбооны улс Москва хот. Хэрвээ энэ та өөрөө байсан бол энэ мессежийг тоох хэрэггүй. Харин та биш бол таны аюулгүй байдлын үүднээс нэн яаралтай нууц үгээр солихыг санал болгож байна гэв. Jennifer Lawrence түүнд явуулсан Apple Security Serve User.com гэх холбоосоор нэвтэрч хүлээн авсан нэг удаагийн кодоо оруулах зааварчилгаа хүлээн авсан юм. Гэвч энэ зурвасыг анхнаас нь огт Apple түнд илгээгээгүй байлаа. Энэ бол хуурамч мессеж бөгөөд түүний зорилго бол Lawrence-ийн жинхэнэ нууц үгийг олж авах юм. Хожим Jennifer Lawrence болон түүний туслах хэнэнч уг холбоос дээр дарснаас санахгүй байна гэжээ. Энэ зурвасыг хүлээн авснаас төд удалгүй түүний хамгийн нууц хувийн зургууд дэлхийд даяар тархсыг та бүхэн санаж байгаа. Америкийн хууль хүчнийхэн холбооны мөрдөгт овчоо мөрдлөгтөө тэр даруй орцгоосож хэрэгтнүүдийг тогтооход сар гаруй хугацаа хэрэг болно. Тэд нэгэн IP хаяг олж тогтоосон нь
Тэр 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт 500 гаруй iCloud хаягт нэвтэрсэн байна. Нийт 500 гаруй хаягт 2362 удаа нэвтэрсэн гэжээ. 10 дугаар сарын 10-ны өдөр интернет провайдер энэхүү IP хаягны эзний мэдээллийг хууль хүчнийхэнд өгсөн юм. IP хаягны эзэн нь Эмилио Эрера гэгч байлаа. Үүнээс 5 хоногийн дараа хууль хүчнийхэнд Чикаго дахь жирийн нэгэн тоосгон байшинд дайран орж үзлэг нэгжлэг хийв. Энэ байшинд нь 29 настай Эрера өөрийн эцэг эхийн хамт амьдардаг байна. Түүний нэвтэрсэн хаягнуудын зарим нь алдартай эмэгтэйчүүдэд хараалагдж байжээ. Эрерэг гартаа оруулсан хууль хүчнийхэнд ахин 4 чирэгтэн олж тогтоох нь тун хэлбэрхэн ажил байсан юм. Эдгээр 4-ийн нэг Чикагогийн оршин суугч 29 настай Эдвард Майерчик гэгч фишинг халдлагуудаа Apple Privacy Security iCloud.com гэх мэйл хаяг ашиглан 300 гаруй хүнийг мэхэлж хаягт нь нэвтэрсэнг тогтоожээ. Эдвард энэ хаягаараач гэсэн Jennifer Lawrence-т хуурамч зурвас илгээсэн юм. Тэр голчлон алдартай хүмүүст халдлага үйлддэг байсан ба нийт хохирогчдынх нь 90 орчим хувь нь одууд байв. Дараагийн хэрэгтэн бол Ryan Collins гэгч юм. Тэр яг ийм арга ашиглан хамгийн багадаа 50 хүний хаягт нэвтэрсэнг тогтов. Connecticut мужид байдаг банкны ажилтан Жорж Гарифано гэгч болон Виржиниагийн багш Кристофер Бреннер нийтдээ 200 гаруй хаягт хууль бусаар нэвтэрсэн байна. Сургуулийн багш Бреннен гэгч нь өөрийн ойр тойрны танилуудынхаа хаягт нэвтэрсэн нь тодорхой болсон бөгөөд тэдгээрийн дунд бусад багш нар сурагчд нь ч байсан юм. Тэднийг барьсны дараа бүгд өөрсдийн гин бурууг хүлээн зөвшөөрсөн байдаг. Стол гэх энэ тав хүмүүсийн мэдээлэлд хууль бусаар халдаж олж авсан зургуудаа бие биедээ дамжуулснаа хүлээсэн ч олон нийтэд цацсныгаа хинэнч хүлээгээгүй ба холбооны мөрдөх товчооч үүнийг нь баталж чадаагүй юм. Тэдний хэнийг нь ч олон нийтэд цацсныг нь баталж чадаагүй тул харьцангуй хөнгөн ял авч гарсан гэжээ. Одоо хэрн яг яаж зургууд ануу наядагаас форчанд тарсныг тогтоож чадаагүй ойлгомжгүй хэвээр байна. Үүнээс гадна хинч оригинал гай гих хаягтай хүнийг олж тогтоогоогүй юм. Зургуудыг анх тарааж байсан эдгээр таваас бусад хүмүүс ч гэсэн ял шийтгэл аваагүй. Шалгалтын ажилд Anon IP-гийн модераторууд шалгагдаж тэднийг ч мөн хууль бусаар зураг тараасан байх гэж шалгасан байна. 2018 онд Нидерландын цагдаа нар Anon IP-г өөрсдийн нэгэн серверээс илрүүлж сайтыг бүр мөсөн хаасан юм. Өнөөдрийн хүргэсэн энэ халдлага тимч хэцүү эсвэл уран зайлтай аргаараа онцгорсон халдлага байгаагүй. Энгийн хідэн аюулгүй байдлыг хангах үйлдэлүүд хохирогчдыг мэдээлэл алтгаас бүрэн хамгаалж болохоор байлаа. Магадгүй арай илүү найдвартай нууц үг эсвэл хоёр хүчин зүйлд баталгаажуулалтаа идэвхжүүлсэн байхад л хангалттай байв. Эсвэл ямар нэгэн с ิจ бүхий холбоосоор орохгүй байх гэх мэт энгийн интернет дэх дүрмүүдийг баримтлах. Энэ хэрэг гарах үед олон нийтийн хүлээн авч буй байдал халдлагаас илүүтэй аимшигтай байсан гэжээ. Тэд ил тод баярлан багтаж, шоолон хөөрцгөж байсан юм. Энэ хүрээд өнөөдрийн бичлэгээ төгсгөж байна. Та бүхэн үргэлж интернетэд ч өөрсдийн аюулгүй байдлаа хангаж байхыг хүсье. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр та.